Йоо. Хараа яасан бэ? Ажлын шинжил удахгүй болох гээд надад өмсөх юм юу ч алга. Хараа чи нодны шинжилээр нэг жишин дайшин завсан. Тэрний өмнө шинжилээр бас авсан. Тэрний өмнө ч гэсэн бас авч ирсэн шүү дээ. Тэднээс өмсч болохгүй мүү? Чи ч одоо юу яриад байгаа юм бэ? Маа найзууд намайг хараа юу гэж бодох юм? Дээш нэг мөн хуучин палаачтай зураг дахиж инстаграмд оруулахгүй. Амар сони. Чи хүн амтнд янз бүрийн арга зааж өгөөл идэм билээ. Надаа нэг аргыг заагаад өгчөөч. Хэрхэн шинжил ер нь тэмдэглэлт баяр дээр ямар хувц өмсөх вэ гэж санаа зовж стресстгүй байх бай. Энэ маш амархан. Хаягтай хүн байхад бол одоо намаа харж байна. За энэ бол миний жакет. Би энэ жакетыг сүүлийн 4 жил өмсөж байна. Хорим найр, шинжил, төсөө өдөр, хурал ер нь бүх юмд өмсчдөг. Тэгдэж стресстэй. Харж байгаа биз? Баярлаа. Ямар зөв юм бэ? Хүй хатна. Юу хийж суугаан бэ? Оо мэн нэг хэсэг баахан стресстэй бухимдж байгаа. Сүүлдээ за стресстэй бухимдлаа гэд би өөрөө зовх юм байна. Юм ер нь өөрчлөгдөхгүй юм байна гэд. Тэгээ нэг юмнаас эрэг юм харъя гэд гадаагаад ирсэн чинь энэ шинэ боржуурнаас өөр юм алах уу? Тэгээ яг шинэ боржуур бас суухад дудаахан ч юм шиг санагдаж шүү. Тийм л дээ. Стресслээ гэж юу ч өөрчлөгдөхгүй шүү. Гэхдээ чи над эрэг зангаа өөртөө ашигтай байдлаар ашиглаач. Яаж? Хэрхэн эрэг байдлаараа өөртөө илүү ашигтай амьдрах вэ? Энэ маш амархан. Та next аль салбар дээр очиод эрэг байдлын судалгаа бөглөөд 50-100 мянган төгрөгийн урамшуул авах хэрэгтэй бол. Одоо би хоёрыг харж байна. За явъя. Энэ хараач. Энд ирээд эрэг хандлага урамшуулаарай гэж байгаа сте. Тийм биш. Хоёул ажиллагаас нь очсон. Асан байна уу? Асан байна. Эрэг хандлага шалгуулад урамшуул авах гэсэн. Та иш одоо шалгуулаад. За. За судалгаагаа бөглөхөө дээ. За тэгээ. Миний асуулт юу гэнэ вэ? Би зөрчилдөө үнсгээс зайлсхийдэг. Чи яа тань? Тэгдэг штэ. За. Хобби нөө хэр цаг зарцуулж байна да? Жоо чадахгүй наа. Шинэ хайстай болох нь надад маш амархан байдаг. Чам ямар байдаг? Хайж байгаа хэцүү л. A few inches later. Хөөе, энэ ч үнэн юм биш. Би гайгүй эрэггүй юм бах та. 100 мянган төгрөг нэрх юм чи авчлаа шүү дээ. Би ч бодлоо хэлээд яах вэ? Дээр next-с шинэ жилийн бэлэг гээд нэлээд хямдсан байгаа юм байна лээ. Тийм үү? За тэгвэл гэртээ нэг ганц хоёр юм аваа явт юм уу? Би одоо хатнаагаас бага эрэг юм бах та. Би 50 мянган төгрөг нэрх юм биш авсан шүү дээ. Арж байгаа биз? Эрэг байх нь танаас шалтгаална. Баярлаа. За чи юу авах вэ? Байна. За юу вэ? Өшч юм байна нэг 20 мянган төгрөг явуулчих шүү дээ. Мен чинь бүр ярж мөнгөгүй болчихжээ. За. Хэрхэн хүнээс мөнгө гуйж зээлэхгүйгээр мөнгөтэй болох вэ? Энэ маш амархан. Та гацруу дасаад найзаагаа дутахад л одоо намаа харж байна. За гацруу засчлаа. Одоо найзаагаа дутъя. Байна. Чи хаагуур байгаа. Ойрхон байвал манайхаар нэг дайраад нэг цай аваа гараач. За мань үлээж. За юу вэ? 50. Яа, үлдэж өгч. Чи ямар азарт болов? Үгүй биш. Хайрц. Танааш ороор. За ээж төрөл тавлаг уу? Дайж. Манайх гацруу зассан байгаа. Харин тийм шүү дээ. Манайх гацруу зассан уу? Харилцааг бол Монголчуудын нэг гоё заншил байдаг те. Айлд оронгууд гацруу зассан байл мөнгө тавьдаг. харин тийм те. Юу, найз нь одоо ямар ч бэлэн мөнгөгүй явчихна. Дараа орж ирэхтэй л. Угаасаа одоо бэлэн мөнгө ашигладаг юм байд юм уу? Манай газар чинь QR кодтэй шүү дээ. Нэр тийм шүү дээ. Одоо ч нэр бүх юм захин болчоо те. За маань ингээд 20k явуулчих за. Вэ яах нүдэ өгшөө. Харж байгаа биз? Явуулчлаа шүүгч. За.